Монгол улсад зорчиж буй гадаадын иргэн та Монголын ард түмний уламжлал, ёс, зан заншил, Монгол улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэхийг хүсье. Монгол улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн төр ирэгч, хувийн хэрэгээр оршин суух болон төрийн байгууллагын урилгаар ирсэн засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэн та Монгол улсад нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор гадаадын иргэн харьяатын газарт бүртгэлээ хийлгэх үүрэгтэй. Гадаадын иргэн та Монгол улсад хувийн хэрэгээр оршин суух бол 21 хоногийн дотор оршин суух хүсэлтэд гадаадын иргэн харьяатын газарт гаргах бөгөөд гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзах, зөвшөөрлийн хугацааг сонгох, өөрчлөх, хүчингүй болгох ажиллагааг ажлын 3-5 хоногийн дотор шийдвэрлэнэ. Гадаадын иргэн та оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацаа хэтрүүлбэл зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Төр ирэгч гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэлх хоногоор сунгах боломжтой. Сонголт хоорондын зай 90 хоног байна. Монгол улсад төр ирэгч албан болон хувийн хэрэгээр оршин сууж буй гадаадын иргэн та паспорт болон Монгол улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух хүнлэгээ бидээ авч явах үүрэгтэй. Гадаадын иргэн та эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр хөлбөмбөр эрхэлсэн ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол Монгол улсаас албадан гаргах үндэслэл болохыг анхаарна. Иймд гадаадын иргэнийг уригч иргэн аж ахуйн нэгж байгууллага Монгол улсад төр ирэгч хувийн болон албан хэрэгээр оршин суугч гадаадын иргэн та Монгол улсын хууль тогтоомж зан заншлыг хүндэтгэн биелүүлэхийг дахин хүсье. Та Монгол улсад тавтай морилно уу?